За хичээлээ эхлэе хүүхдээ. За сайн байцгаана уу? Сайн та сайн байна уу? За сууцгаа. Намайг Ариуна гэдэг. Өнөөдөр та нарт би монгол хэлний хичээл орно. За бүгдээрээ хичээлээ эхлэхээс өмнө багш нэг зүйл асууя. За та нар яг юунаас айдаг вэ? Өөрийнхөө айдаг юмыг дотроо нэг бодохдоо би яг тийм юмнаас айдаг гэдэг. За тэгээд надад тэр айдаг юмаа зурж үзүүлэх хөвгт байна уу? Тэгэхээр хин багштай зурчихгүй самбар дээр энэ өөрийнхөө айдаг юмыг зуръя. Би нэг ийм юмнаас айдаг да надад нэг тийм юм аюу амар санагддаг гэж боддог. За бодчих. Тэгээ хариулж явах явцны өшөө надад энэ бас зургаар илэрхийлэх хөвгт хэрэгтэй. Хин зурчихгүй багштай айдаг юмыг за гаргаж. За энийг хамаагүй өөрөө чаа. Өөр хин зурчихгүй. Энэ цаасан дээр зурчих. За өөр нэг хөвгт зурчих. Нэг октод зурвал гоё юм. За октод бас их сонь юмнаас айдаг шүү дээ, тий? За зурчих. За энэ хооронд энэ хоёрыг зурж авах багштай хэлчихгүй юм байна уу? Хин юунаас айдаг вэ? За хэлчих. Юунаас айдаг вэ? Синснээс айдаг гинэ. За могойноос айдаг гинэ шүү. За чи юунаас айдаг вэ? Аалзнаас айдаг. За нами юунаас айдаг вэ? Чомноос айдаг. Дандаа зарим хүмүүс нь болохоор альтаас айдаг байна тийм ээ. За чи юунаас айдаг вэ? Чомноос айдаг. Яг та нарт чомтой тулгуур үзсэн үү? Үзээгүй тэгтээ яадаг байх нь? Айдаг байх нь тийм ээ. За саяны хөлтмөд зогсчоорой. Чи юунаас айдаг юм бэ? Арслангаас айдаг гинэ. Өөрийнхөө айдаг зүйлийг зурсан байна. За чи юунаас айдаг? Могойноос айдаг гин. За энэ хоёр хүүхд маань бас л нэг амьтнаас айдаг байх нь. За хүүхдүүдээ энэний ард яг нөгөө та нарын айдаг юм чинь байгаа юм бэ? За ер нь хүн юунаас айдаг юм бол? Юунаас ер нь айх хэрэгтэй юм болоо? Та нарын нөгөө хэлээд байгаа чон байна уу? За нэг өгүүлбэр гарчихлаа. Юу байна вэ? За ошоор өгүүлээ юу гэж? Хүн мэдхгүй зүйлээс айдаг. Альва амшиг мэдлэгээр яасан. За хүн юунаас айдаг гинөө? Мэдхгүй юм чинь хамгийн юу ах нь? Аимшиг байх нь шүү дээ. Хүн мэдхгүй байна. За та нар боддоо багш шалгалт авсан чинь нөгөө мэдхгүй юм ирвэл хүмүүс яадаг вүлээ? Санагддаг үстэй. Яана гэдгүү. Би л сурагч байхдаа тэгдэг байсан. Мэдхгүй бодлого ирчихвэл яана ямар аймаар юм бэ? Яаж энийг бодно? Ямар ч байсан бодондоо гэж өөртөө тэг зорилго тавьдаг байхгүй. Тэгэхээр хүн ерөөсөө л юунаас айдаг байх нь? Мэдгүй зүйлээс айдаг байх нь. За энэ мэдлэгийг, энэ аимшигыг дарахын тулд яан гинөө? Толгойдоо мэдлэг хийн гэсэн үг байх нь. За тэгвэл бүгдээрээ өнөөдөр нэг юм мэдэж авч нөгөө нэг өөрийнхөө нэг аимшигыг дарна. За бидний өнөөдрийн мэдэх ёстой юм маань юу вэ? Зөөлнийг тэмдэглэх үүрэгтэй бадархай ажлыг гээцтгүмаа гэдгийг л мэдэх нь. Бид нар цээжчиг бичгтээ алдаад байдаг ш тийм ээ. Тэгвэл одоо алдахгүй бас нэг аимшигаа дарахын тулд энэ бидний өнөөдрийн хамгийн чухал үзэх ёстой мэдэж авах ёстой мэдлэг чинь энэ байна. Энэ мэдлэгийг авах юм бол та нар аимшигаа дарна. За өнөөдрийн хичээл бүгдээрээ яаж суралцах нь вэ? Хамтдаа мэдээ сурыг, уншиж бичиж, ярилцъя, зохиоё. За тэгвэл өнөөдрийн хичээл бүгдээрээ эцэгтэй оролцсон шүү. За юу гэдэг те? За энэ зургийг хараад нэг 5 секунд ажиглаад яг өөртөө юу бодогдож байна вэ гэдгийг харъя. Тэр зургийг хараад чамд яг ямар сэтгэл төрөв? За ямар сэтгэл төрж байна уу? Энэ зургийг хараад. За хийчихв. За ямар сэтгэл төрсөн бэ? За их сайхан сэтгэл төрсөн. Яг энэ зураг дээр юуны тухай өгүүлсэн, юуг зургаар илэрхийлсэн, дүрсэлж үзүүлсэн байна уу? За Мөсөн. За мөсөн уул байна гинэ. Өшөө юу байна уу? Энэ зураг дээр. За. Отгон тэнгэр чи мэддэг юм байна тийм ээ. Энэ уул хаана гэдэг юм бол? За хүн амьд байдаг. Отгон тэнгэр бол ямар мундаг юм бэ? Тэгвэл энэ газар очиж үзсэн хүүхд байна уу? Байхгүй юу? Очиж үзэх юмсан гэж бодогдож байна уу? За бодогдож байна. Тэгвэл энэ маань манай Монгол орны маань нэгэн хэсэг байх нь тийм ээ. Завхан аймагт байдаг. Отгон тэнгэр уул энэ оройн ягаад ингэж цагаан харагдаад байгаа юм бол? Мөнх цастай. Тэгээд энэ болохоор ингэ зуны байд харагдаад байгаа байхгүй юу? Ногоон ус урсаад байгаа. Тэгсэн чинь мөнх цастай учраас зуунч байсан, өвөлч байсан оройн дандаа ямар байх нь вэ? Цастай байдаг.
Тэгэхээр ийм гоё газар очиж үзэх юмсан гэж сэтгэл төрж байгаа үстэй. Надад ч гэсэн мөр өөрөө ирэхгүй төрж байгаа байхгүй юу? Бүр хамар шархираад Монгол орн маань ийм их агуу уудам маш гоё үзэсгэлэн байгальтай. За тэгээ хүн болгон Монгол хүн болж төрснөөрөө бахархдаггүй. Бахархдаг чи бахархдаг үстэй. Бахархдаг тийм ээ. За тэгвэл бүгдээрээ монголоороо бахархаж байна гэж хэлээд хэд аа? Монголоороо бахархаж байна. Монгол хүн болж төрсөндөө бахархаж байна. Монгол хүн болж төрсөндөө бахархаж байна. За ямар мундыг. Тэгвэл энэ монгол хүн болсон юм чинь одоо монгол хэлээ бас сайн яах ёстой ах нь? Эзэмсэх ёстой, сурах ёстой. За бидний нөгөө аимшигт дарах хичээл маань яваад байгаа тийм ээ. За тэгвэл бүгдээрээ одоо сая та нар ерөөсө дуурахгүй байгаад шүү. Багштай одоо юм хэлчихгүй. Тэгвэл найзтайгаа хамт хичээлд орцъя. Би нөгөө өөрийнхөө маш сайн найзтайгаа элен далангуу дандаа ярьдаг байхгүй. Хизээч найзаасаа юу ч нуудахгүй. Бүгдээрээ 7 овор хурууныхаа зүүн гарынхаа 7 овор хуруун дээр найзыгаа зуръя. Өндөг нь толгой нь болно шүү хүүхдүүдээ. Ойлгосноо? За би бас найзыгаа зурна. За бүгдээрээ нэг пластра уртаа байгаа хот гарах зүйлээ аваад за би 7 овор хуруун дээр найзыгаа зурлаа. Энэ манай найз өнөөдөр миний хичээд хамт орно гэж бүр гуйгаад ахаар би дагуулад ирж байгаа. За энэ миний найз 7 овор хуруунхаа өндгөөр толгойг нь хийгээд байгаа байхгүй юу? За чихтэй, амтай, энэ үстэй, энэ миний найз. За яаж зурж олно хүүхдүүдээ? Дараа нь гараа арилгачих нь амдаа ихгүй багт болно шүү дээ, тийм ээ? За би найзаагаа зураа бэлэн болгоцсон. Энэ надтай хамт хичээлд оролцох найз маань. За та нар зурсан уу? За маш хурдан зурчих хүүхдүүдээ. За зүгтээ. Багшны юу хэллээ? 7 овор хурууны өндөг нь толгой нь болоорой гэсэн тийм ээ? Тэгвэл аюу гой харагдаж ш. За гараа зураарай, найзаагаа зураарай. За чиний хамгийн сайн найз надтай хамт та нартай хамт бас хичээлд оролцох байгаа юм. За арай хүүхдүүдээ. Зурсан уу? За миний найзыг харж байна уу? За ямар гоё найзууд орж ирээвэ өнөөдрийн хичээлд чинь. За хүүхдүүдээ одоо зурсан найзуудаа өргөчтэй алуу. Ангид хамт орж ирсэн найзуудаа өргөч. Оо ямар гоё найзууд орж ирээвэ. За одоо энэ найзтайгаа хамт хичээлдээ сууж байгаа юм чинь та нар юунаас ч яахгүй өөрийнхөө бодсон саныг багштай хэлэх нь шүү. За юу? За тэгвэл одоо бүгдээрээ босоод энэ шинээр ирсэн найздаа зориулаад бид нар өмнө үзчихсэн маш гоё шүлгийг сая их орныхоо тухай ярьлаа. Монгол сайхан хэлээ маглаа. Энэ шүлгийг бүгдээрээ энэ шинээр ирсэн найздаа зориулаад уншиж. За бүгдээрээ босоод найзаа өргөч хажуудаа зогсооч. Энэ бол та нарын хамгийн үнэнч сайн найз. За бүгдээрээ найздаа шүлгээ уншиж өгье. Халуун илэн нутаг гэдэг шүлгийг уншсан уу та нар өргөн? Уншсан. За багш нь бас марцсан байж магадгүйгээ үгийг бичсэн байгаа. Маш гоёор уншиж. За уншия. Харин зүрхнээс уяатай инхри Монгол нутаг минь эцэг эхлээс заяатай эртний мартан үлгий минь цэцгийн шимийг бэлгэлсэн цэнглийн хавар айшрахаар мөрөн болон дуугаар ууж мөн сэтгэн мишрэн сэрүүн сайжир сэрсүүсэн хацар нүрийг үнсэн байж сэтгэл дотрыг ариулсан халуун элгэн нутаг минь. За ямар мундыг найзууд маань маш их баярлж байгаа бохтой тийм ээ. Харцтай найзуудаа баярсан сэтгэл байна уу? Байна. За сууч. За одоо ингэ найзтайгаа бид хичээлд орох учраас маш сайн хичээлд орсон шүү. За хүүхдүүдээ бүгдээ анхаараарай. За одоо найздаа энэ хоёр шүлгийг нэг нэгээс нь хэн уншчих вэ? Найзтайгаа хамт. За хэн унших байлаа гоё чангаар харж байгаа л уншиж штэ. За нэг нь хэн унших вэ? За чи нэг нь уншиж. За чи дарааг нь уншиж. За чи аль нь уншмаар вэ? Аруулын ам. За аруулын ам. Найзтайгаа. Дээр. За. Хэрэг хоёр ахин эргээтэй за хамгаалж сэнс босгов. За өөр. За чи нөгөө тийм чанга найсаа уншиж шүү. Ахиа хөөрхөн нааштай ихэнхэл даруузантай өхөөрдөн алан нэстэй өөдөсгөн жижиг хантай
Өглөөч босч миний дүү үнээр сэрлээ багтаа. За энэ миний найз айгүйх баярлж байна. Ямар гоё уншдаг хүүхдүүдээ гэж найз маань айгүйх баярлж байгаа байхгүй. За одоо энэ найз маань ингэж асууж байна. Энэ хоёр шүлэгнээс та нарт мэдгүй байна уу гэж асууж байна. Байна уу мэдгүй? За дахин эргээд салхин сенс хийж босгоо гэнэ. За мэдгүй үг байхгүй. Өглөгч гэдэг маань юу гэсэн үг юм бол? Ихэмсэг гэдэг маань ямар юм бол? Ихэмсэг. За сэргэлэн цаваа ихэмсэг одоо тийм нэг өөртөө бардам итгэлтэй хүнийг хэлэх нь шүү тийм ээ. За тэгвэл одоо энэ найз маань та нараас ингэж асуужээ. За энэ тоочмж уу хөөрнөж үү гинэ. Энэ шүлгийн аль нь тоочмж аль нь хөөрнөж юм бол надад хэлж өгөөч гэнэ. За хэн хэлчих вэ? За чи хэлээд өгч. Ааруулын амтан Хөөрнөж. Яа тэгж бодож байна? Яа тэгж бодож байна? За хэн хэлчих вэ? Яа тэр миний дүүн тоочмж гэж хэлв. За чи. Нөгөө нэг дүүгийн маань дотоод бас гадаа шин чанарыг нэрлэлсэн байна. Тоочсон байгааз. Тэгвэл энэ миний дүү гэдэг маань юу ах нь вэ? Тоочмж. Энэ найз маань ойлгож авч байна. Энэ миний дүү чинь тоочмж шүү. Энэ хүүхдүүд маш зөв хэлж байна. За тэгвэл ааруулын амт гэдэг маань юу ах нь вэ? Хөөрнөмж. Нөгөө нэг үйл явдлыг зүгээр энгийн дүрсэлж үзүүлсэн байна тийм ээ? Хөөрнөмж. За бүгдээрээ дэвтрээ нээгээд найздаа зориулаад за энэ хоёр шүлгийн аль нэгийг нь дуурайгаад гаад миний дүү шүлгийг эсвэл дуурайгаад хамгийн амархан миний дүү гэдэг шүлгийг дуурайгаад миний гүлэг эсвэл миний найз байж болно. За шүлэг зохион маш хурдтай. Он сар өдрөө тавиараа өгдөө 11 сарын 15. За миний найз эсвэл миний гүлэг байж болно тийм ээ. Миний дүү гэдэг шүлгийг дуурайгаад маш хурдтай. За 4 хүн байж болно шүү. 4 хүн байж болно шүү. За найзыг зохиож болно эсвэл гүлэг зохиож болно. Тий, дүүгээр болно. Дүүгээр болно. За дүүгээр болно. За өөр сайн бодож байна. Зочиж ирсэн найздаа зориулж шүү дээ. За сар өдрөө тавьсан тийм ээ. За тоочмж хөөрнөмж аль шилбэрээр байж болно. Тоочмжоор зохиож болно. Хөөрнөмжээр зохиож болно. Миний дүү гэдэг шүлгийг дуурайлхан миний найз байж болно. Эсвэл гүлэг байж болно. Зарим хүмүүс хөөрхөн гүлгөө магтдаг ш. Ханхаар хөөрхөн гүлэг тэжээдэг хүмүүс байдаг үстэй. Тэрийгэ магтаж болно. Эсвэл хамт хичээлж байгаа хуруухан чиний найзаа бас дүрсэж бичиж болсон тийм ээ. За. Эцнэх юм уншчих уу? Өөртөө. За сайн бодож байгаа. Миний найз хөгжилтэй. Миний найз хөөрхөн анжаа. Миний найз ихтэй өөсөн сэтгэлтэй. Миний найз үнэнч найз. За, өөрийнхөө найзын нөгөө шин чанарыг тоочсон байна, тийм ээ? За, өшөө. Өөр юм уншиж хуу. Бас нэг. За, уншиж. Маш гоё. Тийм ээ? За, өшөө.
За. Миний найз хөөрхөмж, миний найз сайхан гамтай, миний найз аяастай, миний найз бол миний сайн найз. За маш сайн байна. Зүйт явшаа. За тийм. Миний найз өгч тустай, миний найз ээлжтэй, миний найз гогон царайтай, миний найз хэм ахна, миний найз хэм. За маш гоё шүлэг болсон. Тэгээд самаа аваад өөртөө бас зохиож болно шүү. За миний гүлэг гэдгээр зохиосон хөхтэй нөө. Баггүй юу? Дандаа найзаар зохиосон уу? За найзтай үнэж маш сайн хөхтэй байна. Ямар гоё шүлэг зохиож байна. За тийм. Миний найз сайхан сэтгэлтэй өмнө шүлэг найз, би найзгүй гэж гомдож байгаа. Өчигдөр би найзтай хайртай. За сайн. За энэ бүгдийн маань бичсэн шүлэг маань тоочмж байна уу? Хүүрнэмж байна уу? Хүүрнэмж байна тийм ээ. За өөртөө нөгөө найзынхаа тухайд бичсэн байна шүү. За ямар мундаг шүлэг зохиодог хүүхдтэй. Ста мундаг байна. Маш гоё найздаа зориулж шүлэг зохиолоо. Миний найз ч гэсэн маш их баярлж байна. Ямар мундаг хүүхдтэй их гоё шүлэг зохиолоо. За бүгдээрээ наашаа хараарай хүүхдтэй. За энэ юу гэнэ үү? Ялгах зөөлрүүлэг. За энэ 3 өнгө гараад ирлээ. Энэ 3 өнгийг харахад та нарт ямар нэг юм бодогдож байна уу? Юу бодогдож байна? Улаан, шар, ногоон өнгө гараад ирлээ. Юу бодогдож байна? Энэ 3 өнгөний бэлтгэл байдаг үлээгүй юу? Юу вэ? Юу илэрхийлдэг вэ? Юу илэрхийлдэг вэ? Энэ 3 нийлээд нэг юм илэрхийлээд идэв шүү. За тийм байж бас болно тийм ээ. Өшөө. Энэ нэг манай найз маань зам хөндлөн гарахтаа юу байдаг байхгүй юу? Юу байхээр гэрэн тохоо байна шүү дээ. За тэгвэл одоо бүгдээрээ хэлбэрхаа тоглоом тоглож өмнөхөө давтаад та нарын эгшигжүүлэх, зөөлрүүлэх, ялгах үүргийн тухай 2 дугаар ангидаа үзсэн байгаа тийм ээ? Үзсэн биз дээ. За манай найз зам хөндлөн гарах гэдэг. Тэгтэл энэ луужин гэдэг үг гарч ирлээ. Энэ хэрвээ эгшигжүүлэх үүрэгтэй бол та нар эгшигжүүлэх ногоон шар улаан гэж өнгөөр нь хэлэх нь байна. Тэгвэл энэ найз маань айлтгүй зам гарах гэдэг байгаа байхгүй юу? Тэгээд та нарын хийснээр энэ найз маань замаа аюулгүй давна гэсэн үг. За луужин гэдэг үг гарлаа. Эгшигжүүлэх. Ногоон уу улаан уу? Улаан. Улаан гэрийн найз маань зогсоод биш. Зөв үү? Зөв байна тийм ээ. Ямар мундаг юм. За наран гэдэг үг гарлаа. Улаан. Улаан зөв. Маш сайн байна. Ямар үүрэгтэй авах нь? Эгшигжүүлэх зүйлээ. Энэ эгшиг маань эгшигжүүлэх үүрэгтэй учраас энэ найз маань бас зогсоод байна. Зам гарч чадах нь үгүй энэ найз маань. За нэмэх гэдэг үг гарч ирлээ. Ялгах. Юуг ялгаж байгаа вэ? Үйл үгийн хээг. Энэ бас ингээд зогсоод ах юм. Зөв үү энэ зогсоод байгаа? Зөв байна. За хониноос. Нөгөө найз маань яваад өгс. Зам хөндлөн гарцсан. Зөв. Яагаад зам хөндлөн гарчих вэ? Ногоон гэрд асуу учраас зам хөндлөн гарчдаг. Та энэ найз маань маш сайн тусч байгаа учраас энэ найз маань замаар стайх аюулгүй гарчсан шүү дээ. Ямар мундаг юм бэ? За дараагийн үг салхи гэдэг үг гараад ирлээ. Нөгөө найз маань бас яваад өгсөө. За дараагийнх нь ишиг. Яг үнэхээр. Улаан. Зүйтэй. Улаан гэдэг маань ямар үүрэг вэ? Эгшигжүүлэх. За тэр эгшиг маань ямар гүйцэлцийг эгшигжүүлээд байгаа? Алийг эгшигжүүлээд байгаа лээ? Гийг эгшигжүүлээд байгаа шүү дээ. Яасан мундаг юм те. Гийг эгшигжүүлээд байгаа. За гүрвэл гэдэг үг гараад ирлээ. Эгшигжүүлэх. Эгшигжүүлэх нь улаан. Нөгөө найз маань зогсоод байна. Та нарын улаан гэхээр зогсоод байгаа байхгүй. Ногоон гэхээр явах гэдэг. За нагац. Яагаад дээштэйшээ хараад зогсоод байна. Анхаарлын нөгөө шар гэрэл ассан учраас дараа нь ямар гэрэл асах вэ гэдгийг хараад зогсоод байна гэсэн. За найзд маань зам гаргахад туссан бүх хүүхдүүдээ маш их баярлалаа. Ста мундаг хүүхдүүд байна. За тэр нагац гэдэг үгний маань бадархай шиг ямар үүрэгтэй гэж вэ? Ялгах үүрэгтэй. Юуг ялгаж байгаа вэ? Нөгөө хоолойг ялгаж байгаа. За тэгвэл ста мундаг юм байна хүүхдүүдээ. Тэгвэл энэ өгнүүдийг холбоо үг болгоод бичээд гэхдээ. За юу гэж бичих нөө? Шүлгийн дэвтэр гэж бичих нэ тийм ээ. За хин хурдан бичих. Багштай 100 уншиж өгөх нөө. Манай энэ найз манаас хаяа алдчихгүй. Юу бичихтэй. Тэгээд надад тусламж авдаг. Би хаяа тусалж чаддаг. За тусалж чадахгүй юм а та нараар өнөөдөр туслуулах гэж авчирсан. Та нар маш сайн тусалж байна найзд маань.
бичсэн багштай хэн уншчихгүй. За. Шүлгийн дэвтэр үлгэрийн баагаар худгийн ус жүжгийн тасалбар. За эндээс энэ холбоо үгнүүдээс ихшин гээдээгүй үг байна уу? За. Ямар үг гээдээгүй? Үлгэрийн гэдэг үг нь ихшин гээдээгүй гинэ. Энээс бус нь гээгдсэн үү? Цаарихтай таарч гинэ үү? Энэ үлгэрийн гэдэг үгний бадархай шиг яагаад гээгдэхгүй байгаа? Яагаад гээгдэхгүй байгаа вэ? Оо, хоёр үүрэгтэй. Ямар хоёр үүрэгтэй байгаа? Ихшиж энэ гээ энэ хоёрыг нөгөө хоёр гээгүүлэгчийг ихшижүүлж учраас гээж болохгүй байна ш. За ёстой мундаг хөвгүүд байна. Энэ миний найз өнөөдөр маш их зүйлийг сурж авлаа. Их алдаатай бичдэг хүн байгаа. За тэгвэл цааш нь. За энэ нөгөө миний найз. Энэ миний найзыг өнөөдөр бүгдээрээ найздаа зориулаад ямар өгнүүд байгааг багштай нэг уншчих юм байна уу? За илүү. За чи уншаад өгч. За чам уншин ш. Тамир зориг тамхин сорим. Тэр дээр юу гэж байна? Охин эдгээр өгнүүдний холбоо байна да. Ямар холбоо байна уу? Оо эстам. Бүгдээрээ ямар үүрэгтэй ах нь вэ? Зөөдрүүл үүрэгтэй бадархай их шиг орсон өгнүүд байгаач. Ястаа мундаг сайн харсан. За тэгвэл одоо нэг үг байна. Энэ манай найзын маань нэр байна. Алив байна? Тамир. Оо Тамир яагаад тэгж харав? Омоор бичсэн оноос нэр учраас ястаа мундаг юм. За тэгвэл одоо бүгдээрээ энэ охин, Тамир, зориг, сорив, танхим гэдэг энэ нэг авцалдаагүй нэг 5 үг байна да. Энэ 5 үгийг бүгдийг оруулаад нэг ганцхан өгүүлбэр зохиогоо. Хин гоё өгүүлбэр зохиож ирэх юм. Энэ үгнүүд маань бүгдээрээ орно тэр өгүүлбэрт. Тэг авцалдаагүй сонио үгнүүд аваад. За тэгэхээр хин гоё сонирхолтой өгүүлбэр зохиох нь вэ? Харъя. Өөр үг нэмж болно ш. Дундуур нь оруулаад. Гэхдээ энэ 5 үг чинь 5-уулаа байх хэрэгтэй. За энэ найз маань бас нэг өөртөө зориулсан өгүүлбэр зохиохоор дотроо бодоод л юм. За энэ найз маань бас өөртөө яг энэ 5 үг маань 5-уулаа орно шүү. Их сонирхолтой өгүүлбэр гарна. Болно. За уншиж. Тамир охин сорив гэдэг үгийг алдаагүй зөв бичиж. Өө ямар мундаг юм бэ? За Тамир охин, танхим, сорив, зориг гэдэг үгийг алдаагүй зөв бичв. Ястай гоё өгүүлбэр зохиосон байна. За өшөө. Өөр бас нэг адал явдалтай өгүүлбэр байж болно шүү тийм ээ. За ястай мундаг байна. За өөрөөр чи бас нэг өгүүлбэр зохиоод үзээрэй за. Өөр юм зохиосон бай. Саяны хамгийн түрүү зохиосон бол маш гоё өгүүлбэр зохиолоо. Өшөө. За чи чам унш. Тамир охин сорив бий болсныг мэдээ танхим зарим гаргаж оров. За бас болно тийм ээ. Сорив бий болсныг мэдээд өөрөө нэг соривтай ч гэсэн танхим зориг гаргаж орж ирсэн юм. За их сайн байна шүү. За ийм янз бүрийн үгээр бас сонирхолтой өгүүлбэр зохиож болох нэ. За нэг юм унш. Өөстөө ямар мундаг юм бэ? Нөгөө удаа сорилттой болсон ч гэсэн хөвчмийн танхим лугаа зориг гаргаад орлоо гэж. За өстөө гоё өгүүлбэр зохиолоо шүү. Өөр за та хэд манд бичиж болж байна уу? Болсноо. За тэгээ саяны уншсан хүмүүсээс бас санаа аваад чиж болно шүү дээ тийм ээ. За Тамир охин зарим гаргаж за зориг гарган сорваад тэгээд одоо нэг хөлөө шалбарчаад тэрийгэ тисээд танхимлуу орсон гэсэн утгатай байж болох нь тийм ээ. За чи явж. охин танхим зарим гаргаж үүргээд оноо сорив гаргав. За сорвтай боловч гэдэг юм үү те сорив гарав. Жохон өөрчилж болно тийм ээ. За болж байна. Маш сайн байна шүү. За тэр хойноос нэг үг уншиж та юу болж байна вэ? За эсвэл гоё өгүүлбэр зохиож байна. Бусдынхаа зохиосон өгүүлбэрүүдээс санаа аваад за тийм. Тамир охин зарим гарган таван чүүд ирээд уншаа. Гэтэл сорив үүсэн. За бас болох нь тийм ээ. Хоёр өгүүлбэр болгоцсон байна тийм ээ. Гэтэл сорив үүсэн.
За чи одоо. Намайтай захын танил машин танхим руу орохдоо хацраа ороод зориг тогтоосон мөгөө зориг гарсан танхим руу. Ястаа мөн. За маш гоё өгүүлбэр зохиоллоо. Энэ найз маань өөрт маань ийм гоё өгүүлбэр өгч урам зориг хайрлсан бүх найзуудаа баярлалаа гэнэ. Та нар ч гэсэн найздаа цаан уншиж өгөөрэй. За одоо тэгвэл цааш нь харъя өгдөө. За. За энэ юу гэж байна вэ? Зөөлрүүлэх бүрээ бадархай шиг гээдэргүй нэ. За одоо яагаад гээгддэггүй юм болоо яагаад гээгддэггүй юм бэ гэдгийг харъя. За одоо энэ буруу бичсэн үг байвал гараа өргөөрэй гэх. Гараа өргөн шүүхтүүдээ. За нөгөө зөөлрүүлэх бүргээр орсон бадархай гişгийг ерөөсөө залгуур залгаж бичгтээ гээж болохгүй байх нэ. За хитэн алдаа би тэр алдааныхаа тоогоор гараа өргөчтөө. Хитэн алдаа байна. Алдааныхаа тоогоор гараа өргөчтөө. За дандаа нэг хуруу гоцоогоодох нэг л алдаа байгаа юм шиг байна. За айлуу чи ямар алдаа байгааг харсан уу? За авсан. Айлуу нь алдаатай. Айлуу нь алдаатай. Алдаа уурчсан уу? Алдаа байна уу? Айлуу нь алдаатай юу? Юунаас тоогийн үзэгтэй болж. За хэлээрэй. Юу гэж найзаас асууж байна. Айлуу нь алдаатай. Хэдэн зүг хийх юм бэ? Оо зүгтэй. Хамтыгээ бичсэн. Хамтыгээ. Түнэстээ осроо аюу зөрчтэй болж ирж штэ. За тэгвэл айлуу маань алдаатай байна уу? Хамгийн ихний үг. Нөгөө зөөдрүүлэх үүрэгтэй бадархай гişг юм аа. Энэ найз маань яасан бэ нөө? Гээгээд бичсэн байна. Гээж болох уу? Болохгүй байна. Нөгөө үг маань шал өөр утгатай болох юм шүү, тийм ээ? Хамтыгээд. За бусад үгнүүд нь зөв байна уу? Зөв байна. За тэгвэл ямар ч тохиолдолд зөөдрүүлэх үүргээр орсон бадархай гişг үгэнд орохдоо яадаг нөө? Залгуур залгахад гээхдэггүй байна. Гээхдэггүй байна. Өнөөдөр бидний хамгийн чухал мэдэх ёстой зүйл чинь энэ шүү. За. За энд нэг үгнүүд ах юм. За хүү, мөчөр, ажил, жижиг, анчин гинэ. Энэ өмнөх үгээсээ ялгаатай юу? Ялгаатай. Ялгаа байна уу? Энэ бас л нэг энэ үгнүүд маань хоорондоо нэг холбоотой байна. Ямар холбоо байна уу? За. Жижиг дараа ио. Оо зүйтэй үгийн дунд жижиг дараа ио орно. Нөгөө бадархай гişг бичгээр бол заавал яах ёстой вэ? И бичнэ. Маш сайн байна. За тэгвэл одоо хүү гэдэг үг энэ үгнүүдийг энэ 5 үгийг оруулаад дахиад нэг найзтай зориулаад нэг өгүүлбэр цаасан. Бас их сонь үгнүүд байгаа. Мөчөр, ажил, жижиг, анчин гэнэ. Залган, саяны шиг. За бас их сонь үгнүүд байна. Тийм гой сонирхолтой өгүүлбэр цаасан вэ. Маш гой сонирхолтой адал ядалтай өгүүлбэр цаасан. Анчин гэдэг үг яг байх хэрэгтэй. Анчин, мөчөр, жижиг, ажил гэдэг үг. Байн хүү гэдэг үг чинь орно. Бас нэр өгч болно. За зохиол. За хүү, мөчөр, ажил, жижиг, анчин гэдэг үгийг цээжээр бичив. За одоо гоё адал ядалтай өгүүлбэр зохиол шүү. За. Хүү, ажил, жижиг, анчин гэдэг үгээр руу асуулаа маш их баярлалаа. Чангаар инэ. Нөгөө үгээ зөв бичсэндээ баярлалаа. Чангаар инэ. Оо. За. Хүү, анчин хоёр ажил гэж жижиг мөчөрт үү. За зүйтэй маш гоё өгүүлбэр. Хүү анчин хоёр ажил хийж жижиг мөчөр төв. Зүйтэй. Маш гоё өгүүлбэр байна. За. Анчин хүү ажил хийж байгаа жижиг мөчөр гоочхоо. Оо зүйтэй. Анчин хүү ажил хийж байгаа жижиг мөчөр гоочхоо. Нөгөө өмнө маань бүгдээр орсон маа. Орсон байх тийм ээ. Анчин ороо гэсэн. Орсон. За. Анчин жижиг мөчөр аваад ажил руугаа явах гээ үүдээ харав. За зүйтэй. Саяны өгүүлбэрээ сонсов. Сонссон. За маш гоё өгүүлбэр зохиосон байх тийм ээ. За өөр юм өгүүлбэр. Хүү мөчөр анчин ажил жижиг гэдэг үгээр буруу авснаас суралцаж чадав. Буруу бичээ. Одоо тэгээд зөв бичиж сурах тийм ээ.
нэг зөв болчихсон. Буруу бичээд дараа зөв бичиж суруу гэж байна. За. За энэ бүрийг авч явдлаа өгөөж байна. Хөө мөчрөө удаа. Яасан гэдэг дахиад чам ууштай. Хөө мөчрөө хөөж ээжийн ажил ороогаа явчихсан. Харин хөөгийн надаас нэлээд гараад ирээ. Хөөгийн аваад жижиг гэдэг үг нь ороод байна. За балбар уушч. Ажил хийж анчны жижиг мөчрөө хугалав. За хүү ажил хийж анчны жижиг мөчрийг хугалав гинэ. За тэгвэл одоо энэ анчны мөчрийг ажлыг гэж та нар өгүүлбэр зохиохдоо энэ өгнүүдээ залгуур залгаад байгаа шүү дээ. Тийм. Тэгэхэд наад ихшин гээдэж гин үү? Үгүй. Гээдэж гин үү? Ажлыг гэдэг нь гээдэх үү? Гээдэж. За жишээлбэл энэ ажил гэдэг үгэндээ та нар X-ийн залгуурыг залгаад байгаа шүү дээ. Тэгээ ажлыг гэж бичгээд байгаа шүү дээ. Тэгвэл энэ гээдээд байна уу, гээдэхгүй байна уу? Та нар гээдж чиж гин үү, гээхгүй чиж гин үү? За гээр гэж байгаа гараа өргөчтэй. За гээхгүй гэж байгаа гараа өргөчтэй алуу. Гээхгүй гэж байгаа. Гараа өрсөн үг байна уу? Стом мундаг байна. Тэгвэл энэ яагаад гээхгүй байгаа вэ хүүхдүүдээ? Яагаад гээгдээд байгаа вэ? Их шилжүү. ээжийн дараа осны залгуур үлцээр гэсэн залгуур залхаа шүү гээдэж байна. Нөгөө энэ зөвхөн энэ элийг эгшилжүүлэх үүрэгтэй ороод байгаа шиг тийм ээ. Элийг эгшилжүүлээд байгаа учраас энэ эл маань алдаа эгштэй орсон учраас яа нь гээгдэлээ. Хэрвээ зөөлний тэмдэглэл үүргээр орсон бол яах нь вэ? Гээгдэхгүй. Гээгээ эгшээ байгаа учраас энэ нөгөө гээт хэрэг. За хэрэггүй тийм ээ. Тэгэхээр хэрвээ зөөлний тэмдэглэл үүргээр орсон бол гээж болох уу? Болохгүй. Түрүү нөгөө нэг танлыг гэ буруу ичсэн байсан шүү дээ. Яг тэрнтэй адил болно гэсэн. Эдгээр үгнүүд маань нөгөө нэг эгшилжүүлэх үүрэгтэй учраас гээгдэн гэсэн үг. Гээгдэн гэсэн үг тийм ээ. За одоо бүгдээрээ цааш нь харъя та. Туслаарэ гинэ. Энэ манай найз энийг биччихлээ. Жоо алдаатай бичдэг энэ найз маань. Энэ нөгөө тамир охин маань. Тэгээ энэ ажлын мөчрөөс хожлоор гэдэг энийг биччих. Та нартай бас адилхан бичиж сурах гээд. Энэ найз маань буруу биччихөө зөв биччихөө. Буруу юу зөв үү? Буруу байна уу? За амшаа. Буруу юу? Гуруулаа буруу байна гинэ. Хөөе, гуруулаа буруу байна шүү. Чи буруу бичсэн байх шүү. Одоо энэ найзууд чинь чамд тусаж зөв бичгэд тусланаа. Сая бид нар ярьсан шүү дээ. Энэ сая ойлгоогүй л байдаг тийм ээ. Нөгөө эдгээр өмнүүдийн ард орсон, жээжээ ишээ ард орсон эгшгүүд маань яг үүрэгтэй гэлээ. Эгшигжүүлэх үүрэгтэй учраас гэж бичнэ найз минь. За одоо харъя. Мөн үү? Мөн байна. Мөн үү? За энэ зөв байна. Одоо чи энэс хойш алдаж болохгүй шүү. Одоо найз маань маш сайн ойлгосон баха. Дахиж ерөөсөө алдахгүй бах. Та нар ч гэсэн ойлгосон уу? Ойлгосон. Хэрвээ зөөлний тэмдэглэл үүргээр орсон бол гээгүй гээхгүй юу? Гээхгүй. Эгшигжүүлэх үүргээр орсон бол гээ. Нөгөө и дээр л яриад байгаа шүү дээ үсгэн дээр. За ястаа мундаг хүүхдүүд байна. Энэ миний найз жоох алдаатай бичлэг одоо маш сайн ойлгож байгаа шүү байна. За номныхоо 40-р хуудасны за дасгал 11-12-ыг харъя да хүүхдүүд. За. Саяны бидний ярьсан юмнууд байна уу? Байна. За илүү. Тэр нэг 11-р дасгал дээр байгаа нэг өгүүлбэрийг хэн чанга уншиж байгаа юм да? За илүү чи нэг чанга уншаад өгч. Зөөдрүүлэх үүрэгтэй балхаа агшдээс жишээ нь ханилаад, борхоор, хансийг, борвиг. За ойлгосноо. Нөгөө бидний л өнөөдрийн ганц нөгөө нэг мэдгэстэй юм чил энд яваад байгаа ш. Энийг л мэдчих юм бол нөгөө аимшгаа нэгээр яастай үлээ яаднаа, давнаа тийм ээ. За одоо нас машинаа тараажсан зүйлийг хараараа өгдөө. Нэг ертөнцийн 3 байгаач. Тийм. За тэр ертөнцийн 3-ыг бүгдээрээ нэг уншчихъя. Юу гэнэ? За тэгвэл одоо бүгдээрээ өөрсдөө дуурайгаад ертөнцийн 3 улааны нэг зохиогоо. Маш хурдан удаан. За цаасан дээрээ хажуултна.
За ертөнцийн 3 улаан өөрсдөр та нарын бодлоор одоо өөр юу байж болох вэ гэдгийг асууя. За би та нарт бас нэг санаа өгье. Багшаа нэг улаан бол яриад өчигдөр дээр нь бичээд байдаг ш тийм ээ. За тэр нэг улаан юмд орж явах юм байна. Шоо юу яаж болох вэ? Нэг баг үзэн чинь хаваад чинь. Яг дуурайгаад тэгээд өөрсдийнхөө бодлыг сайн бодож байгаа. Ер нь өөр энэ 3-аас өөр ертөнцийн ер нь өөр ямар улаан юм байж вэ? Таны амьдрал ямар улаан юм тохиолдоод ирэх юм? Энийг бодож байгаа бичих юм байна. Тэгээ би санаа хэлж өгч шээ. Багш нэг улаан бал бариад яваад идэг. Гүзээзэн чимээс помидор энэ ч нэх гоё улаан байгаад идэг. Хүн гар хөлөө шалбалцахаар яадаг үлээ тийм ээ. За тгийг санаа авчаад өөрсдөө. За уншчих уу. Сэм. За. За, баста. За. ямар мөн маш гоё за. Багшийн үзмийн классны болоо царайлаг хүний оруулны болоо эцэсгийн жинсийн өмнө болоо. Ой, стоп. Заашаа. Заашаа. Араа үзэсгийн болоо мачаа картацсны болоо багшийн болоо. За, стоп. Заашаа. За, стоп толгой олбож маш гоё ертөнцийн 3-ыг зохиолч. За. Эшин бодож оруулны болоо багшийн үзмийн болоо байдаг нэг классны болоо. Зөвшөө. Өө. За. За, өстой гоё ертөнцийн 3 зохиолоо. Дараа нь багш нь өргөжлүүлээд уншуулъя. За ёо. За, одоо дараа нь. За. Тэр доор байгаа хоёр үгийнхаа үгийг залгаад чирээ. Аль нэгний үг гээгээд аль нь гээхгүй байх үгийг маш хурцтай байгаа. За. Тэгэхээр нэгдүгээр игэн чи ямар өгнүүд яваад байна вэ? Зөөлнийг тэмдэглэх үүрэгтэй өгнүүд гээгдэхгүй байна, тийм ээ? Зөөлрүүлсэн. За, зөөлрүүлсэн учраас гээгдэхгүй. Нэгдүгээр игнэн тэгвэл дандаа зөөлний тэмдэглэх үүргээр орсон өгнүүд, эгшигтэй өгнүүд байгаад байгаа юм байна. А хоёрдугаар игнэнд нь болохоор эгшигжүүлэх үүрэгтэй бодорхой эгшигтэй өгнүүд байгаа юм байна. За, эстэ мундаг байна. За, бүгдээрээ наашаа харч. За, бид нар өнөөдөр ганцхан юм мэдэж авсан тийм ээ. Одоо энийг ерөөсөө алдаж болохгүй шүү. Би бас найздаа захиад байгаа. Миний найз бас бити алдаарай гэж хэлсэн. Миний найз маш сайн ойлгож авсан байна. За одоо энийг туслаарай гэж. Гээгдэхгүй. Жаргалыг гээгдэхгүй. Гээгдэхгүй. Савхыг гээгдэхгүй. Намрыг гээгдэхгүй. Гээгдэн зүйтэй сорилыг гээгдэхгүй. Үйлдвэрийг гээгдэхгүй. Хөшгийг гээгдэн. Та мундаг байна. За ийм хурдан маш хурдан найзд маань туссан бүх хүүхдүүдэд баярлалаа. За одоо та нар цаашид үнийг битгий мартаарай. Найз маань та нарт захиж шүү. Өөрөө сурсан учраас та нарт захиад шүү. Зөөлрүүлэх үүрэгтэй орсон ийшэг гээхгүй шүү. За яста мундаг байна. Өнөөдөр л энийг мэдсэн бол та нарын аим шиг нэгээр хорогдсон байх. Хорогдсон уу хүүхдүүдээ? Хорогдсон. За одоо гэртээ очиод та нар энэ найзаас асуугаарай. Өөрийнхөө найзаас. Өөрөөс нь харуулж байгаа. Чи өнөөдрийн хичээлийг ойлгосноо уу гэж найзаас асуугаарай. Ойлгосноо уу үгүй юу гэдгийг найз чинь чамд хариулах байх. Хэрвээ энэ найз чинь ойлгосон бол чи маш сайн ойлгосон гэсэн үг.
Ойлгомжтой юу? Гисээ очоод энэ өөрийнхөө хичээлд хамт оролцсон найзаасаа асуух. Би ч гэсэн Тамир найзаасаа очоод асууна. Чи хичээл дээр юм ойлгосон уу? Юу ойлгосон бэ гэдгийг асуух нь. За гэрийн даалгавар дасгал 13-ыг ажиллаж байна. За бүгдээрээ хичээл ижилдээ оролцсон бүх хүүхдүүдэд баярлалаа. Найзуудаа баяртай гэж хэлчихээ хүүхдүүдэд гараа өргөөрэй. За хичээл ижилдээ оролцсон найзуудаа баярлалаа. За гол найзуудаа баярлалаа.